За хай влог. Тавцхын өрөө хагасны өрөө сайхан шоудсан. Тэгээ одоо миний хоолойноос тэр бол сонсогдож байгаа ах шиг. Тэгээд нэг өдөр болоод ажилдаа яваад тэгэл байгаа чинь тэн дээр 21 цаг болж байна. Тэгсэн чинь өнөөдөр манад Trips Arts дээрээд надад манай ажлын эмч гэх юм уу. Тэр ирээд тэгээд намайг бол ямар нэг юм хийхгүй гэд тэгээд би амар бод санах юм гүйсэхгүй. Тэгсэн чинь зүүн гарын зөцөйг надад. Йоо. Ажиг төчтөрөө жоо халуур тавтахын шөнөөс хагасны өглөө рүү шилжихтэй жоохон дараад тэгэнгүүтлээ хагасны өдрөө угаасаа жоохон дарцахгүй манай нэг найзынхаа очиод тэр очисон айл нь бас жоохон ингээд хүүтэн хуучны байраж тараад ингээд даасцсан. Тэгээд яаж байгаа хагасны өдөр угаасаа битүү буруутайсан. Тэгээд жоохон өчтөр жоохон халуураад нэг ибо уужиж унцсан байхгүй юу. Тэг би хэлсэн хэцээлхтэй мандаа хэцэнсэ болчихвол энэ өчтөр халуурсан би ханилгаад байгаа амха бла гэж. Тахгүй шууд юу чинь хийг нь харсан. За тэгээд би өчнөөс завтах гад бол нь халуурсан хэлээд ханилгаад байгаа гал би нэг ойлгож үзсэн хэлээд тоодгүй хэцэхгүй юу миний хэцнийг тэгсэн чинь одоо ингээд надад чагаад би чи ингээд ажилдаа яг хэлхийнхаа өмнө вакцины хэлчихсэн. Тэгээ ус өдөржингөө ингээд ямар миний гар өвдөд англилтын дэше ажиллаж байгаа шүү гүрийгээд. Тэгсэн чи одоо яг жоохон халуураад тэрмуудлаа ингээд толгой жоохон юм ингээд хоосорч өвдөд зав ингээд юм хоос юм шиг санагдаад тэрмуудлаа юу яагаад энэ зүүн гар өвдөд байгаа байхгүй юу. Ингээд тохоноос доош бол тохоноос дэш яг тэр булчин нөгөө тариасаас хэрэг. Тэр юм бүр аим атуурчтай за. Бараг над дээр дарц тоглоод байгаа юм ааш зүгч. Йоо би эцэж амьдралтаа тэгж өгцөө хэлж үзээгүй. Тэгсэн чинь манай ажлын хүн манай нөгөө найз орж ирээд ёо чиний гар өвчин өгцөө хэлсэн. Ямар юм би сая баг ингэ шидсэн баха гэж. За тэгээд орж хоолонд идэж чинь маргааш хичээлтэй би. Шөнийн 12 цаг 41 минут болж байна. Би маргааш хичээлтэй нөгөөдөр жилдээ дөрөв бүхнийд ямар ч өдөр 5 дахь broken tag хагас айн бүтэн сайн. Нэгтгэд би бас frei. Би 5 хоног 6 хоног шахуу. За бараг бүтэн 7 хоног frei байх чиж өөрийгөө эмэгтэй хүн гэдгийг мэдрэх хэрэгтэй эцтэй манайхаа. Тийм биз дээ. Ямар гоё нүдтэй охин байна нэрээ. За 2 дахь өдөр болсон байна. 6:45 болж байна. Би 8-аас хичээлтэй гар авч байна. Тэгээд юучдэр нь хийсэн хүмүүс хийсэн ч гэжтэй наасан хүмүүс тийм нүнээс явт хийж бөндөө угаах гэж байгаа за ганц өдөр өмсчигээд аваа гараад ирсэн чи амар өвчнгийн харагдах юм. За тэгээ хичээлдээ явцгаая. Одоо нэг сар 2 сар 1 7 хоног 1 сар 1 7 хоног юм уу 1 сар 2 7 хоног хичээлдээ очил одоо тэгээ хичээл амарлаа. Тэгээд арс бэлдэнгийн сүүлийн жил маань эхлэх нь байна. 8 сарын 1-ээс эхлээд өөх нэг мэдсэн чинь л ингээл болчдөг юм байна. Саяхан л арс бэлдэнг эхэлжсэн юм шиг санагдаад байна. Ямар хэцүү юм бэ энэ доошоо яваад юу н харагдаад байна. Дотор талынх нь зах нь харагдаад байна. Яа өнөөдөр нэг жоохон цагийн баримж алдсаад цугнаас очирчлаа гэхдээ 5 минутын дараа дараагийнх нь нэрнэ. Тэгээд 5 минутын дараа их жоохон удаадаг байхгүй юу? Тэтэ одоо их тааргүйгээс охинтой энэ дээр. Мохоо гэлчлээ. Би одоо ингээл цаг хугацаа өнгөрчихсөн ингээл бодох тусам FSA-ийн цаг үе, оперын цаг үе бүр ингээд хамгийн гоё цаг үеуд заяа. Чи шалгалт бичих шаардлагагүй, чи хичээл хийх шаардлагагүй, чи мөнгө төгрөгийн асуудал ингээд амар санаа зовоод байх шаардлагагүй. Ялангуяа одоо опер FSA чинь цаанаасаа байртай. Би бол опер FSA хийжсэн цаг үед би өөр амар ёо тустаа гарчвал гэж бодчихсон байхгүй юу? Тэр үед бол бүр ингээд мөнгөний проблем надад бүр ерөөсөө тохиолдодгоос яагаад гэвэл те би байранд мөнгө өрөхгүй, хоолнд мөнгө өрөхгүй зүгээр л гадуур ууж идэх хөмсөд зүгтэл одоо мөнгө зардаг байсан шүү дээ. Гэхдээ яг хуу нэг одоо тий авс бэлтүнгээ эхлээд ганцаараа амьдарч эхлэхийн давуу тал нь хүний эрхэн жаргахаар өөр ихээр зовоо гэж те юу ч хийсэн байсан
чи өөрийнхөө гоё ингээд байж болно. Чи гэрээ цэвэрлсэн ч болно, цэвэрлэхгүй байсан ч болно. Чиний мөнгө дууссан байсан ч дуусаагүйсэн ч хөрөгчөнд чи юм байсан ч байгаагүй ч бүх юм ингээд яг чиний нуруунд ирдэг болохоор нэг талаас яг гоё. Гэхдээ яг ингээд зовлонгоо харуул яг үндэ per episode-ийн цаг хүүхд тасрагчийн цаг сайн дур ажлын цаг бол үнэхэрийн гоё үе. Тэгээд яг гоё айлттай таардаг. Миний туршлагаас ингээд юу нь харахад манай найзууд одоо ингээд миний найзлж байгаа хүмүүс хинхэн ер нь дажгүй гоё айлттай таарсан. Тэгээд бүтэн жилийн ингээд дуусчихж байгаа хгүй. Би тэгэхэд бол ингээд айлтаа таараагүй. Миний чалдаа байсан баах. Манай айлын хүмүүсийн ч асуудал байсан тий. Одоо би ихтэй айлынхаа том охинтой тэр үед ч нэ ингээд амин муудалцчихсэн ч гэсэндээ одоо гоё харилцаа тий. Яг л одоо би чинь том хүн болчлоо тэр хүүхэд чи одоо 3 жил гэдэг чинь 3 насаар ихсэн одоо 15 6 та охин чинь юм ингээд ойлгох наан цаантай болцсон маа штэ. Тэгээд ер нь бол ингээд харахад ер нь бол жоохон хүүхэдтэй айлд эргэл хамгийн зөв шийдвэр шүүпээр эргэж байгаа охтууд хэрвээ үзчихэвэл эсвэл одоо айлаа солих гэж байгаа ч юм уу тий. Тэгээ эфесод байртай цаанасаа хоолтой эфесод бол үнэхээр гоё. Тэгээ эфесодын семинар бол бас бүр хамгийн гоё үе. Тэг үеийнхэнтэйгээ зөндөө олон орноос ирсэн. Би эфесодын семинарынхаа үеэр Герман, Турк, Киргиз, тэгээд хар одоо Африкийн улсын энтхэг, тэгээд Узбекистан, Филиппин гэж зөндөө олон хүүхдүүдтэй танилцсан, уулзсан, найзлаа одоо болтол заримууттай нь ер нь бол найзууд байдаг. Тэгээ ер нь аль ч улсын найз байсан манай төл ямар халтар юм бэ ч та. Аль ч улсын найз байсан ер нь ямар ч найз байсан би одоо ойлгож байгаа юм. Бүр амар сайн найз биш л бүр ингээд гүнзгий бити найзлаа. Дараа нь ингээд хэтэрхий та хоёр ингээд бүр гүнзгий найзлаад би биндээ хайртай болгосноо ингээд нэг салж штэ. Найзлах болчих штэ. Тэр ингээд тэр хүнийгээ санаж манаад ингээд дутагдаж матагнаад тэгээд нэг бол эсвэл ингээд найзуудын чи харилцаа жоохон токсик болоод би одоо ягаад опер эфэс гэж ирсэн нэг найзууд яриа авчих. За нэг тиймэрхүү амар сонин рандом юм яриа авчих юм гэнт. Энэ дугдуулмаар байдаг. Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг би зүгээр л танихгүй айлаар ороод гарч байгаа юм. Тэр айл надад ямар ч цусан төрөлсөн босон юм хамаагүй. Тэгсэн чинь окей. Шоколад. За энэ яг миний юм байна. Намайг идэхэд халыг нь үлдээсэн гинэ. Аавн гэж ярьжсэн чинь бүр савн тэгээд ингээд өглөө. Надаас дандаа асуудаг. Яасан хэрэгтэй юм байна уу? Яаж ийж би тэгэл очихсан даа. Үгүй байгаа. Тэгсэндээ ингээл тортой юмтай эсвэл очих болгон дандаа хоол хийцэн байдаг. Хэвэн боо. Би бүр асуудаг байхгүй юу? Миний аав ээжийн хийсэн буйно эсвэл миний одоо хүн амтнд хар муу сандаггүйгэх үү? Эсвэл бүр тэ өвөө эмэг юм амьд зэрүүндээ залуу насндаа хийсэн буйно. Одоо энэ бол ингээ Монгол хүнээс заяа. Тэнгууд манай герман найз охин цуг ажилтайг одоо төгсөж байгаа найз охин маань хагасаа өдрийн өглөө манай гэрч ирж байгаа заяа. Би унтчихад юу ч хэлэхгүй гэж байгаа. Эрэхтэй 2 шоколадтай сүү снэ ингээ бекеригийн 2 төт ингээ тор барьсан. Нэгэн дотор нь кеза брецел гэдэг одоо нөгөө юм бас юм бяслагтай. Тэгээд юм брецел гэдэг чи одоо ямар хэлбэртэй гэх юм бэ? Нэг юм бөөрнгийн мөртлөө ийм юмтай. Гэх юм уу гэхгүй. Тийм одоо нарийн баавны төрлийн юм. Тэгээд шоко бред гэдэг ингээд одоо бов шиг одоо манайхын жимс шиг гэдэг ингээд дотроо шоколадтай тийм юм. Тэгвэл нөгөөдөнд өөрөө хийсэн тэгээд чи айл хоёрыг нь авах ингээд хоёуланд нь хоёр юм ийсэн. Тэгээд надад зүгээр л өглөө надтай цагийг өнгөрөөх гээд ирэхтэй тэгээд бариад ирж байгаа заяа. За тэгснэ хоёрт энэ герман хүн штэ. Манай найз охин бит хоёр тэр манай ажлын найз охин бит хоёр бүр амар сайн найзууд болоод одоо яг чиглэл болох чинь яг цуг ажиллаад 2 жил болж байна. Тэнгууд манай ангийн охин албан охин би анх германд ирээд албан хүмүүс амар муухай амар юм нөгөө мап запи юм хомтой хүний 8 гэл амар ингэж боддог ус ахгүй юу. Яг манай албан гэхдээ Косово гэдэг улсаас гаралтай албан Косово албан гэ хоёр тустай юм хүмүүс байдаг хгүй Албаниан Косово гэдэг. Тэгээд гутлаад тэр Косовогийн албан нахгүй манай найз. Тэгэл ерөөсөө юу л авна
дэлгүүр ороод орж ирэхдээ дандаа 2 ширхэг нь бит хоёр ч юм бол ингээд 7 хоногт 1 2 удаа л уулздаг ангийн найзууд шүү дээ. Тэгээд бүр миний одоо ингээд яг аавж мэжтэй хэлээгүй ер нь их яг сайн найзуудтай хэлсэн. Гэхдээ өөр хүмүүс хэлээгүй нэг юм би Монгол явах гэсэн Монгол явахад угаасаа амар их мөнгө хэрэгтэй те. Манай найз тэр охин намайг сайн танихгүй шүү дээ. Би Монгол яваад тэр чигээр явчихвал яах юм. Тэгж яхад манай найз чамд мөнгө хэрэгтэй байгаа гэж найз мөнгө зээлээ гэд. Тэгээ ээжээс асууад гэсэн чи ээж нь юу вэ найз чи хэрэгтэй байгаа юм бол зээл. Тэр ээж нь миний тухай охиноос сонсно гэхээс ээж нь ингээд намайг танихгүй шүү дээ. Тэгээ надад зээлж байгаа юм заяа. Тэнгуудлаа ээж нь өөрсдийнх нь нөгөө Цука фест гэдэг одоо нөгөө манайхаар бол Науризын баяр одоо яг нөгөө нэг Рамаданы дараа болдог. Намайг урьж байгаа цаа. Тэгээ яг би танд цагийн ажил мэдэл гээд очиж чадаагүй л дээ. Тэгэл ихтэй амар хөөрх намайг тэгээд тэгж байгаа дараа ингээд тухтай манад гэрт ирээрээ хоол хийдэг юм уу гэдэг ээж нь дараа нь тэгж хэлсэн. Тэгэл амар хөөрх ингээд ямар нэг юм авах болохоор тэгэл ингээд би хичээлдээ эсвэл заримдаа ингээд хоцож мөчөд очиод оож мөрөнгөд яаж ингэж аргалсан да. Надад тэгсэн цууг гэсэн гэл би бүр тэгээд тэгээ одоо манай Монгол найзууд байна. Бүгдээр ингээд яаж игээл айл болох би биндээ ингээд амар тусалж мусалдаг. Би бүр цагаан сарын өдөр найзынхаа нэг чин сэтгэлийн хөрх сонсоод уйлаад. Манай найз мэдж бол найз нь таяа тэрийг авчихдээ сая хүртэл шоуд явж байгаа та. Тэр хоёлаа угаасаа ингээд мөнгө юу нь хэцүү байгаа гэдэг хоёлаа мэдчихэж байгаа шүү дээ. Яг сарын сүүрлээс болохоор. Тэгж яхад л Мака орж Макит хоёлаа даа. Тэгээ угаас гэдэг дээр идэв би хийсэн ахгүй авчиж байгаа. Өөр юм мэддэг. Зүгээр эдэг ороод ус авчмаа гэд. Бэгт өөрийгөө магтмааргүй л да. Гэтэ нэрж ихнээсээ би сайн хүн болохоор надад ийм сайн хүмүүс уулзт юм уу? Манай захиралч гэсэндээ намайг Монгол явна гэхэд шууд Германаас 150 евро гаргаж өгсөн. Би тэгээ тэрийг бол аавч өөртөө шууд авчиж өгсөн. 50-50-аар нөгөө яг 50 евро авсан л та. Гэтэ би аавч өөрт биш үү? Би аавч өөртөө 100 өгсөн ч үлээ. Ямар ч тэр захирлын өгсөн мөнгөн дээр мөнгө нэмсэн эсвэл тэр мөнгнөөс аваад тэгээ би аавч өөртөө өгсөн заяа. Тэгээд мэдгүй би эсвэл ингээд нөгөө хүнд мөнгө зардаг, хүнд мөнгө өгдөг, ингэдэг, ингээд юмаа гаргадаг төрлийн хүн болохоор надад зөрүүлээ тэр хүмүүс миний тэр зан чанарыг ингээд анзаараад тэгээд идэг юм уу? Би бүр цай нөгөө нэг Instagram дээр нэг охины бичлэгийг үзээд одоо ингээд нэг Солонгост ажил хийдэг охин гэсэн чинь ингээд нэг айлын эхнэр нөхөр хоёр ингээд хоол идэр өгсөн юм ба штэ. Яг нэрж ихнээсээ тийм үе байдаг. Бүр өөрөөсөө ингээд одоо ер нь бол манай монголчууд би яг хуу зарим нэг юмнуудыг ойлгодог байхгүй. Намайг яг хуу гэсэндээ анх Германд явах манай аав төрсөн дэлсэн монголчуудаас хол байгаарай гэж. Гэхдээ яг хуу хол байх монголчууд байна. Гэхдээ би бол дандаа ер нь дажгүй монголчуудтайгаа ойрхон байдаг. Зөв хүмүүстэйгээ гэх юм уу? Намайг анхын давс бэлэн хийх гэж ирж байхад намайг огт танихгүй ихч 5 хоног гэртээ байлгасан. Тэ ингээл мэдгүй цаанаасаа миний бүх юм ингээд болоход ингээд миний ойр цорны хүмүүс амар ингээд туслаад идэг байхгүй юу? Тэгэл одоо би сайн хүн бол өөрт насандаа итерхий сайн юм хийжсэн болохоор би ингээд сайн хүмүүстэй хараад байгаа юм болов уу? Эсвэл аав ээж өвөө юм маань сайн үйл хийгээд сайн хүн байсан болохоор би тэрнийх нь ингээд ачгаав яг үүрээд байгаа юм болов уу? Тийм бол бас тэ сайн хүн байгаа дөрөв хүмүүстэй ч гэсэндээ ингээд ийм сайхан хүмүүсээ тойруулсан байлгах юмсан. Тэгээ манай захирал гэснээр заавал надад хүүхдээ харуулж надад цагийн мөнгө төлөхгүйгээд өөр мэрэгжлийн хүн те тэгээ зөвхөн миний ингээд цаг завнд тааруулахгүйгээр өөр хүнээр харуулж болно шүү дээ. Тэгэхэд ноноо тэхүү ноноо ингэхүү гэл асуугаал ямар сандаа миний төрсөдөө ч гэсэндээ захирал праксисын зүгээс гээд бэлэг өгч байгаа шүү дээ. Тэгэхэд маргааш өглөө нөгөөдөр нь захирлын эхнэр дахиад надад жижигхэн капкейк тэнгуудлаа 30 евро төгөж байгаа байхгүй юу? Тэг би хөөе би нэг авахгүй ингээд захирал надад бэлэг өгч шүү дээ гэсэн чинь. Тэр чинь ингээд праксис ажил доторх юм. Энд чинь ингээд хоёулангийн хувийн харилцааны юм гэж заяа. Тэгээ тиймэрхүү жижиг юмнаас хүртэл ингээд тэр хүмүүсийн намайг ингээд яаж үнэлж байгаа, яаж хайлж байгааг нь мэдэрхэд амар гоё. Юм болохоор би амар жаргалтай байна л да. Йоо, би зам болохоор амар хөвөлт юм шиг. Би өнгөрсөн жил бас яг Монгол явахын өмнө амар их бичлэгэн дээр уйлаад нэг бүтэн бичлэг оруулсан шүү дээ. Тэгээд энэ одоо сэтгэл санааны юм байд юм болов уу? Тэ амар тааж миний амьдралд байсан бүх хүмүүстээ баярлалаа. Хичээж явнаа. Тийм. Йоо. Ямар их сэтгэл вэ? Энийг хүртэл ингээд энэ дээр ингээд скотч доод энэ дотор хийждэг. Womit habe ich das verdient? Гуравдугаар дөрөвсөн байна. Би хичээл хайд гэртээ явах гэж байна. Тиймээ найз өнөр энэ хамтдаа миний хооллохоор ингээд уурашаад өглөө гэрээс амир хөрөнгөсөө багс цэлхураад би бод. Гэрээс амир хөрөнгө. Өглөө бүр ингээл амар бороод би бүр уцааж гаргаж чадахгүй байхгүй.
Тэгсэн чи одоо буцаад нар гараад ингээ аим халхан болцсон. Миний нөгөө зочдөг ах. Тэд бүр зонтогтой болчих шүү дээ. Та харагдчих шүү дээ. Одоо яг харагдчих. Бүр зонтогтой болчих. Эднийх ингээ үйл болохоор үлийн малгай өмсгөөд 100 болохоор 100-ны малгай юм тавиад тэгвэл заримдаа шил зүйлээ гэж хүмүлгээд. Би хөөрхөн байна уу? Юм үстэй. Хөөрхөн байна те. Би ингэж үздэг шүү дээ. Ман сургууль дээр намайг хүүхдэд тэгээд байхгүй. Ман сургууль Азууд байхгүй. Чи баг ганцхан гээд. Яг үндэ ингээ картараар явахаар би аим олон Аз болж хардаг байхгүй. Тэс эднээсээ бүгд адилхан. Яг над шиг нь байхгүй байхгүй юу? Тэгээ би яг ингээд ганцаар харсагтаад яг үндэ түүх хүчин чинь Аз болж түүх хүчин Азнаа л болдог шүү. Яг нөгөө араб фильмэлтэй тийм л арабын улсынхаа төстэй царай марит төстэй л болохоос shit. Одоо яг ингээд миний эмэг зөхөд ер нь ингээд бичлэгэнд орсон байгаа. Манай энэ унцсан би энийгээ тогтоохгүй сандал дээрээсээ саваад тэгээд энийгээ авсан байсан байхгүй юу? Хэрэв таад өмнөх бичлэгтэр анзаарал авсан байгаа заяа юу. Тэгэд манад шинэ нөгөө нэг юу суулгасан ахгүй клингэл. Тэгээд тэрний андверканууд нь сая байж хахад гинт нэрийг гуйгаад энэ ч одоо шатматтай хүй камер. Шатматтай энэ чинь амархан штэ гэж одоо тэгээд би гуйгаад тогтоолгочлоо. Мөн сэргэлэн бачих юм. Мөн ингээд эндээ ингээд нөгөө тэр шилнүүдийг овоолцсон. Тэгээд эднүүсийг овоолцсон байхгүй юу? Nice. Ямар гоё зай талбай гараад ирвэ. Хаач надад өнөөдөр амар юм гэрээ янзлах цэцлэх уран зоргоор энд миний угаах хувцснууд бүр ингээд хөглөрсөн байсан байхгүй юу? Одоо байхгүй болсон. Чаддаг бол энийг гараад ачмаар л байна. Таанч чадал алга. Одоо хөршийнхөө байрныхаа эзэнтэй ярьж байгаад хогны юудуудад тэрийг нь ирэхэл гаргахаас ямар жаргалтай нэг хүмүүс үү? За өнөөдөр ямар вэ? Өнөөдөр хаал хийж иднэ. Өөр ямар вэ? Өөрөө. Би зүгээр дахин бодлоо уншчих зүгээр. Чи яг миний бодож байгааг бодож байна. Яа. Тэгээс одоо ерөөсөө би энэ бодлыг уншаад л болчихсон байлээ. Тэгэл бичлэг хийгээл ярьсан юм а биелүүлж байна. За одоо битээр ингээ хайчих чинь гэж бодож байна. Айлс жалт мөнгө их цуглуулахаар явж байна гэсэн. Тэр бас бэнд шүү. Бэнд.